тэгээд материал бүрдүүлэхэд анхаарах асуудлууд гэдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө сүүлийн үед чинь чат GPT гэл нөх ийм л оюун ухаанаар ингээл эссе бичээл асуултанд хариулаад ийм асуудал маш их гарч байгаа. Тэгээд зарим Америкийн нэгдсэн улсын томоохон сургуулиуд бол энэ эссеийг бараг хүлээн зөвшөөрөхгүй ахаа боллоо ч гэдэг тиймэрхүү асуудлууд бас ярьж байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ чат GPT-г ямар нэгэн байдлаар ашигласан тэрий чинь одоо энэ хүмүүс мэдж байгаа хэрвээ ашиглах боломжтой гэдгийг тийм учраас одоо энийг ашиглах юм бол шууд хаснаа гэдэг бол маш тодорхойлцсон байна. Тэгэхээр та бүхэн дээрс болгоомжтой хандахыг хүсье. За тэгээ англи хэлээр электроноор бүрэн зөв байна. За ингээд хөтөлбөрийн зарлалт дуртаагүй нэмэлт материал ингээ өгөхгүй байна гэд. Тэгэхээр энэ хөтөлбөр маань яг одоо заасан материалуудаа аваад яг бүх хүнд ижил тэгш яг тухайн мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргах зорилготой. Тэгэхээр та бүхэн одоо янд хүмүүс ингээл нөгөө нэг материалыг харахаар янз бүрийн тентгийн сертификат ингээл янз хүчнээ олон нэмэлт юмнууд өгчдөг. Тэгэхээр энэ ч гэсэн нөгөө шалгаруулах багт ч гэсэн хүндрэл учруулдаг учраас яг энэ заасан материалуудыг явуулах шаардлагатай гэдээ бүр ингээд өөртөө хэлээд өгсөн. Тэгээ бүх асуултанд аппликейшны бүх асуултанд хариулна. За хэрвээ хариулах гааргүй байх юм бол not applicable буюу шаардлагагүй гэдэг ингээд англиар бичнэ гэсэн байгаа. За тэгээд та бүхэн техникийн шаардлагуудаа хангасан тохиолдолд дараагийн одоо сонгон шалгаруулалтанд орох буюу та нарын эссе материалуудыг чинь хүмүүс уншиж эхэлдэг байх нь. За тэгээд сонгон шалгаруулах явцыг та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр ерөнхийдөө бол 1-4 сард бол өргөдөл хүлээн авах явц байгаа. Тэгэхээр өргөдлийг бол энэ жилийн хувьд 4 сарын 29-ний даваа гарагийн Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг хүртэл онлайнаар авнаа гэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн энэ системээр өгч байгаа учраас бас зарим систем нь ингээд гацдаг ч юм уу, уддаг ч юм уу янз бүрийн асуудлуудаас гарч болдог. Тэгэхээр та бүхэн аль болох нөгөө нэг эцсийн хугацаанаас өмнө материал өгчвөл илүү одоо аюулгүй гэж хэлж болно. За тэгээд та ингээд техникийн шалгуураа хангаад бүх материалаа бүрэн гүйцэд өгчлөө. Тэгэхээр техникийн шалгуур хангасан материалууд анхан шатны шалгуулалтанд орно. Тэгээд тухайн тэр анхан шатны шалгуулалтнаас одоо тухайн тэр комисс маань таны эссе материал дүн ингээд мөн одоо хэлний оноо тэр бүх мэдээлэлээ хангаж чадж байна уу гэдгийг үзээд тэгээд ярилцлаганд оролдог байна. За тэгээд ярилцлаганд болвол ерөнхийдөө бол түрүү жил материал өгсөн хүмүүсийн хувьд нэг 5 сарын сүүлээр бол ярилцлаганд урьсан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол ярилцлаганд ороход нэг 3-5 хүн ордог. Түрүү жил бол яг нэг онлайнаар бас ярилцлаганд орж ирснийг нь санджээ. За миний хувьд бол яг нэг Америк элчин сайдын яам дээр бас очиж ярилцлаганд орж исэн өмнө. За тийм энэ бол гэхдээ яг ковидос өмнө хийж орж исэн. Тэгээ ярилцлаган дээр ерөнхийдөө бол 3-5 хүн байдаг. Нэг бол яг төгсөгчдийн холбооны одоо Америк төгсөн нэг Монгол одоо нэг төгсөгч төлөөлөл, за боловсролын яамны нэг төлөөлөл, тэгээ дээрээс нь бас Америк элчин сайдын яамны төлөөллүүд гээд оролцдог байх нэ. Тэгээ ерөнхийдөө бол асуудаг асуултууд нь ер нь яг яаж одоо Монгол ерөнхийдөө энэ асуултуудын гол зорилго нь та ингээд энэ чинь нөгөө хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах, Монгол улсын одоо хүчил твшилт Америкийн нэгдсэн улсаас одоо тухайн төр боловсон хүчнийг сургаж өгч одоо нэмэр оруулж байгаа тийм тэтгэлэг байгаа. Тэгэхээр гол асуугаад байгаа зүйл нь та Америкийн нэгдсэн улсад суралцж ирээд Монгол улсын хүчил твшилт ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийг маш олон талаас нь янз бүрээр ингэж асууж байгаа гэсэн үг. За тэгээд энэ ерөнхийдөө нөгөө Америкт болвол энэ сайн дурын ажил буюу волонтер гэдгийг маш их онцолж өгдөг. Миний хувьд ярилцлаганд ороход ч гэсэн асуусан өөр хүмүүс дээр ч гэсэн та яг ямар волонтер ажил хийдэг вэ? Сайн дурын ажил хийдэг нь та өөрөө яг мэргэжлийн өнцгөөс гадна яг өөрийнхөө тухайн тэр нийгмийнхаа сайн сайханд яг ямар хувь нэмэр оруулж ийн вэ гэдгийг бас тодруулж одоо асуудаг. Энэ бол ер нь байнга л ирдэг асуулт гэсэн үг. За тэгээд бас дараа нь болохоор за бид нараас юу асуух вэ гэдэг. Тэгэхээр энэ бид нараас юу асуух вэ гэж асууж байгаа нь болохоор ерөнхийдөө та өөрөө нэг хэдэн асуултууд бэлдээд очичвол та өөрөө ингээд энэ тэтгэлгийг үнэхээр ингээд авахыг хүсэж байгаа гэдэг одоо өөрийнхөө тэр сонирхол хүсэл зорилгоо ингээд харуулах боломж гэж ойлгож болно. Тэгэхээр та илүү ингээд тодорхой асуултууд асуух тусмаа л ерөнхийдөө ингээд энэ тэтгэлийн талаар маш их судалсан хичээсэн явмаар байгаа гэдгийг харуулж болно. Тэгэхээр энэ ерөнхийдөө айгуу сайн асуулт асуух нь бас айгуу зүг байдгаа гэж зөвлөдөг. За тэгээд ингээд сонгон шалгаруулалт нь 5-аас 7 сарын хооронд яваад за эцсийн шийдвэрийг бол бүх хүмүүст илгээдэг. За 7-аас 8 сарын хооронд илгээдэг. За тэгээд ерөнхийдөө шалгарсан хүмүүс маань 8 сараас эхлээд эсвэлтийн одоо Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуульд суралцах одоо өөрийнхөө аппликейшн буюу өргөдөл дээр ингэж ажиллаж эхэлдэг. Тэгээд ингэж өргөдөл дээр ажиллахдаа бол яг нөгөө дахиад эсээ тэгээд мэдээллүүдээ бэлдэнэ. Тэгээд дээрэс нь нөгөө TOEFL болон GMAT-ийн шалгалтыг одоо үнгүү өгөх эрх өгдөг. Тэгээд тэр шалгалтуудаа бэлдэж асуудаг.
За тэгээд ингээд ерөнхийдөө материалуудаа явуулсны дараа 3-аас 4 сард буюу одоо тухайн тэр Америкийн ихтэй сургуулиудын хариунууд нэрж эхэлдэг байх нэ. За тэгээд хэрвээ таны ингээд амжилттай тэмцээд хариу ирэх юм бол юу вэ? Америкийн нэгдсэн улсад 7-8 сарын хооронд хичээл эхлэхэд магистрийн тэтгэлгээр суралцах хаар явах нэ. За тэгээ энэ дээр болохоор бас нэг анхааруулах зүйл нь болохоор Fulbright тэтгэлэгтээ тэмцчихэд Америкийн ихтэй сургуулиудаа бас адилхан тэмцэх ёстой. Хэрвээ та Америкийн их сургуультай тэмцэж чадахгүй бол энэ тэтгэлгээ бас авахгүй байх ч тэмэртэл байгаа. Би бас нэг ганц хоёр хүмүүстэй таарлцчихсан. Тэгээд тэр хүмүүс маань ингээд дахиж аплайдаа тэгээд дахиад ингээд тэтгэлэгтээрээ ингээд сурч ийсэн. Тэгээд ерөнхийдөө бол нэг Америкийн сурахад бол таны ингээд материал чи илүү сайн байх тусмаа тухайн сургууль чи ингээд танд тэтгэлэг өгнө. Тэгээд дээрээс нөгөө Fulbright-аас танд нөгөө тэтгэлэг өгөөд байр хоолны зардал гээд одоо бүх зардлуудыг нь ерөнхийдөө дагаад явдаг байгаа.